За бодлого авчдээ. Бодлого нэг хөшин математикч хүний ноор дотроос түүний өөрийнхөө бичсэн намтар олжээ. Би их сургуулиар 44 настай төгссөн. Жилийн дараа 100 настай залуу байхдаа 34 настай охинтой гэлсэн. Бид хоёрын насны зөрөө ялангуяа 11 жил байсан болохоор хоёр нэгэн хүслэр мэдлэлтэй амьдарч байлаа. Их удалгүй манайх 10 хүүхэдтэй бяцхан гэр бүл болсон. Би сард 200 рублийн цалин авдаг байсныхаа 11-ийг эгчтэй өгч бид хоёр хүүхдүүдийнхээ сард 130 рублээр амьдардаг байлаа гэсэн би бодлоо. За тэгэхээр 44 настай байснаа нэгийг нэмэхэд 100 болох болчтой учраас энэ тооллын системийн хамгийн их цифр нь дөрөв. За эндээс үл харахын тулд энэ хамгийн цифр дөрөв байдаг болохоор 5-ын тооллын систем бодлого өгсөө гэсэн. Энэ тооллын систем бодлого. За тэгвэл бодлогод орсон тоонуудаа бүгдээ 10-ын тооллын систем шилжиж байна. 10-ын тооллын систем шилжиж байна. За 44 настай байхдаа гэсэн. За 44-ийг 5-ын тооллын систем байгаа 44-ийг 10 руу шилжүүлбэл 4-ийг үржүүлэх нь 5, 4 буюу. За 24 настай их сургуулийн төгссөн. За жилийн дараа 100 хүрсэн гэсэн. За 100 шилжүүлбэл 1-ийг үржүүлнэ. 5-ын квадрат нэмэх тгийг үржүүлнэ 5. Тгийг буюу. За жилийн дараа 25 настай байсан. За тэгээд 34 настай охинтой гэлсэн гэсэн. За шилжүүлбэл 3-ыг үржүүлнэ 5. Нэмэх нь 4 буюу. За 9 настай охинтой гэлсэн. За бид хоёрын насны зөрөө ялангуй 11 жил гэж байна. 5 шилжүүлээ. 1-ийг үржүүлнэ 5. Нэмэх нь 1 буюу. За 6 насны зөрөөтэй. За удалгүй 10 хүүхэдтэй бяцхан гэр бүл болсон гэсэн. Аяга бүдэн шилжүүлээ. 1-ийг үржүүлнэ 5. Нэмэх нь 1 буюу. За бид хоёрын насны зөрөө 5 байсан. Юу 5 хүүхэдтэй болсон. За 200 рублийн цалин. Хоёрыг үржүүлнэ. 5-ыг квадрат. Нэмэх нь тгийг үржүүлнэ 5. Тгийг буюу. За 50 рублийн цалин сардаа авдаг байсан. За 11 гэвэл 5-ын тооллын систем. Часын 5-ын 1 болно. За 130 рубл амьдсан хаа 1-ийг үржүүлнэ. 5-ын квадрат. Нэмэх нь 3-ыг үржүүлнэ 5. Нэмэх нь 1 буюу. За 25 дээр 15 нэмээ. За 40 рублээр амьддаг байсан гэсэн. За тэгэхээр бодлогынхаа бүх тоонуудыг бид нар 10-ын тооллын систем шилжүүлбэл за бодлого маань утга нь авах ирнэ. Нэг хөшин математикч хүний ноор дотроос өөрийнх нь намтрыг олсон. Тэр 24 настайдаа их сургуулиар төгссөн. Жилийн дараа 25 настай залуу байхдаа 19 настай охинтой гэлсэн. За бид хоёрын насны зөрөө 6 жил байсан. Болохоор нэгэн хүслэр мэдлэлтэй байсан. Удахгүй 5 хүүхэдтэй бяцхан гэр бүл болсон. За 50 рублийн цалин авдагаас 5-1 буюу 10 рублийг эгчтэй өгөөд хүүхдүүдийнхээ 40 рублээр амьддаг байсан гэдэг утга төгөлдөр болж байна. Ахын талын систем